Бид OVMC Hair World-а дэлхийн өсчин гоо сайханчдын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн артисттай уулзахаар ирээд байна. За тэгэхээр юу ч гэсэн та өөрийгөө танилцуулахгүй юу? Мөн тэмцээнд одоо ямар төрлөөр тэргүүн байр эзэлсэн бэ? За сайн байцгаана уу? За миний хувьд болохоор Diva Beauty Academy гэдэг үсгэн байгуулад одоо 8 дахь жилдээ яг хуваар артистгээд бол 9 дахь жилдээ ажиллаж байгаа гэсэн. Тэмцээний хувьд болохоор 3 дахь жилдээ оролцож байгаа. 19 онд хамгийн анх орж исэн Францын Парис хотод тэмцээндээ Neon Makeup гэдэг төрлөөр орсон байгаа. Neon Makeup маань болохоор айгүй онцлогтой байгаа. Яагаад гэхээр мейкап маань үндсэн 5 төрлөөр явагддаг байсан. 2 хурим, body art, stage, хөмсөг гэд явдаг байсан бол 6 дахь яг үндсэн төрөл болоод одоо энэ жил нэмэгдэж орсон гэсэн үг. Тэгээд тэр нэмэгдэж орсон neon makeup-ийн хамгийн одоо анхны ууган аварга нь болж байгаа гэсэн үг. Тэгээд 50-аад орны 3000 гаруй оролцогчдод ордог. За тэгээд улс орон болон нийтэд шилжин шилдэг гэсэн өсчээд, гоо засалчид, хумсны нээл артистууд, мейкап артист гэдэг бүгд оролцдог байгаа. Орос, Украинууд одоо ингээд жилдээ 75 жилийн туршийн тэмцээн зохиогдсон тийм. Тэгэхээр яг тэргүүн бариудыг дандаа яг эдгэр улсад аявих авдаг гэсэн баггүй хүчтэй өрсөлдөгчд гэсэн. Тэгээд энэ жилийн хувьд аюу анцлагтай Монголоос мейкапын яг 2 төрөлд алтан медаль авсан. Яг аврагын цомыг авсан байгаа. Ассан, дүрлэлцэн, неон өнгөнүүдийг эсрэг тесрэг байдлаар нь яаж хослуулж зохимжтой эскизийг креатив байдлаар гаргах вэ гэдэг. Утга санааны хувьд бол мэдээж нэг будалт болгон өөрийн гэсэн өгүүлэмжтэй л те. Яг миний хийсэн неон будалт бол эмэгтэй хүний эрхэмсэг үзэсгэлэнтэй байдлыг одоо яг энэ ассан дүрлэлцэн өнгөөр одоо неон гэхэлэр илүү нөгөө одоо юм кул тал руугаа тийм будалтууд хийгдэх гэдэг ш. Яг энэ байдалтай яаж уялдуулах вэ гэдэг ийм агуулмжийг гаргах шаардлагатай болчихж байгаа. Тэгээд хамгийн их одоо ийм онцлогтой басан зүйл нь юу вэ гэхээр одоо Монгол гоо үзэсгэлэн Монгол царайг яг дэлхийд зөвшөөрүүлж чадж байна гэсэн үг тийм. Өнгөрсөн жил бол манай Монголоос 1 алтан медаль, энэ жил 2 алтан медаль. Энэ маань болохоор 75 жилийн турш тийм энэ зохиогч байгаа том тэмцээний хувьд бол маш өндөр. Манай улсын хувьд бол жижиг улс орн байгаа шүү дээ. Маш өндөр амжилт гэж үнэлж байгаа. Тэгэхээр бид нар бол дэлхийн түвшинтэй яг л зэрэгцэж алхаж чадж байгаа болов уу? Тэргүүлж чадж байгаа болов уу гэж бодож байна. За яг одоо ингээд оны ихний басхан дээр аваргалжна гэдэг маань өөрөө миний одоо ингээд цаашдын үүрэг хариуцлага маш нэмж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ жил мэргэжлийн мейкап артистуудаа илүү одоо олон илүү чанартай, илүү чадвартай тийм артистуудыг бэлтгэнэ тий. Тэгээд тэднийхээ мөн зөвхөн ганцаараа тэмцээн уралдаанд явах биш, яг тэр шинэ гарч ирж байгаа залуу ихтэйгээ хамтдаа бас тэмцээн уралдаанд оролцоод илүү их амжилтыг гаргах тэр бэлтгэлийг маш сайн хийх хэрэгтэй гэж бодож байгаа.